За хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хэгэлжлээс энэ цаг мөчид студидтэй урьсан зочтой танилцуулъя. Тэгэхээр бидний урилгаар өнөөдөр Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Наранбаатар, за мөн Монголын шатрын холбооны ахлах менежер Оюун Чимэг нар манай студид хүрэлцэн ирсэн байна. Цаг гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр үзэгчдтэй бас мэдээлэл өгье. За учир нь юу вэ гэхээр дэлхийн шатрын холбоонд Монголын одоо өсвөрийн 11 мянган тамирчин элсэн орсон байна. Тэгэхээр энэ бол мэдээж хамлтгын үзүүлэлт. Энэ тухай ярилцвал мөн дээрээс нь өсвөрийн шатарчдын Азийн аврах шалгаруулах тэмцээн Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан байгаа. Тэм учраас бид өнөөдөр Монгол шатарчдын тухай ярих болно. За эхлээд дэлхийн шатрын холбоонд одоо ямар шалгуурыг хангасан 11 мянган шатарчин одоо элсчих вэ? 11 мянган өсвөрийн шатарчин гэхэр маш их тоо сонсогдоод байна л да. Тэгэхээр энэ бол өөрөө шатрын спорт өсвөр үеийнхний дунд ямар их одоо эрэлттэй, хэрэгцээтэй хүүхдүүд шатар тоглох дуртай байгааг илтгэж байгаа тоо болов уу гэж ойлгож байгаа. За 2016 оны 1 сараас шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх хөтөлбөр Монгол улсад аль биесээр хэрэгжиж эхэлсэн. За дэлхийн шатрын холбоо бол 9 гүйцэтгэх зөвлөлтөй байдаг. Энэний нэг зөвлөл нь шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх хөтөлбөр байдаг. За Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Цэрэн Дөржин Сайнбаяр гэдэг хүн бол энэ шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх хөтөлбөрийн нарийн бичгийн даргын үйл ажлыг хариуцж хийдэг хүн байгаа. За энэ хүн маань ингээ Монгол улсад энэ шатрын спортыг хөгжүүлэхэд за өсвөрийн шатарчин тэр дундаа сургуулийн одоо шатар мэддэг шатар тоглож сураагүй хүмүүс ч гэсэн орох боломжтой энэ хөтөлбөрийг анх санаачилж Монгол улсад нэвтрүүлсэн. За түүнээс хойш одоо Монгол улсад одоогийн байдлаар 12,000 орчим хүүхэд энэ шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх хөтөлбөрт элсэн орсон байгаа. За хамгийн сүүлд сая өнгөрсөн 9 сард за Монгол улсад анх удаага за завхны 11,000 хүүхдүүд одоо дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элсэж одоо өөрсдийнхөө одоо үнэмлэхийг гардаа авсан. Энүүгээр одоо энэ завхнаас элсэн 11,000 шатарчин маань одоо дэлхийд шатар тоглож байгаа 600 сая гаруй хүн амтай нэгэн зэрэг тоглохоос гадна одоо өндөр хөгжилтэй шатар хөгжсөн улс орны хүүхдүүдтэй онлайнаар интернетээр тоглож өөрийнхөө шатрын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх боломжтой. Мөн дээр нь англи хэлнийхээ боловсролыг хангах боломжтой болж байгаа. Одоо удахгүй үзэгчдэд энэ дүрс өгөх бах тэрэн дээр одоо яг энэ одоо ёслолын үйл ажиллагаа 11,000 хүүхэд элсэж байгаатай холбоотой мэдээлэлүүд гарах байх гэж бодож байна. За энэ Монгол улсад 11,000 хүүхэд нэг зэрэг Завхан аймагт одоо тэр өсвөрийн шатарчид маань дэлхийн шатрын холбоонд элсэн маань бол бас дэлхийд нэлээд дээгүүр орох амжилт байгаа. Энэтхэг улс бол нэг дор 30,000 хүүхэд элсүүлж ирсэн байдаг. Тэгээ энэтхэг улс хэдэн мянган хүн амтай хэдчнээ хүн амтай байлаа. Монгол улстай харьцуулахад бол энэ нэлээд том үзүүлэлт байгаа. Энэний нэг давуу тал нь 2014 онд Завхан аймагт 10,000 шатарчдыг одоо дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Гэрсэн Илэмжлов ирээд за Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Санж Матов гэж хүн байдаг. Монгол улсын их хурлын гишүүн улсын их хурлын дарга Санж Матовга Завхан аймгийнхаа одоо 10,000 хүүхдийг анх удаа одоо морин шатар тоглуулж Завхан аймагт үйл ажиллагаа явуулж исэн. За энэнийхээ үндсэн дээр ингээд 2 жилийн дараа 2016 онд Завхны 11,000 хүүхэд одоо ингээд дэлхийн шатрын холбоонд элсэж байгаа ийм үйл явдал болж байгаа юм байна. Ер нь бол 18 хүртэлх насны хүүхдүүд элсэх боломжтой. 18-аас дээш болоод ирэхээр за яг энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй байдаг. 11,000 хүүхдийн одоо жишээлбэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчид голцоо байх нэ. Энд одоо шатар сонирхолтой хүүхдүүд ороод ирнэ үү? Аль эсвэл ямар нэгэн шалгуурыг хангаж чинь дэлхийн шатрын холбооны гишүүн гэсэн энэ алдрыг одоо зүүгээд байна хүүхдүүдийн хувьд. За энэ дэлхийн шатрын холбоонд элсэхэд бол ямар нэгэн одоогийн байдлаар бол шалгуур тавихгүй байгаа. Энд бол зөвхөн одоо хүүхдүүд шатар тоглодог, шатар сонирхдаг хүүхдүүдийг элсүүлж явдаг. За дээр нь одоо энэ дээр бол яг энэ онлайн хөтөлбөрт хамрагдахад тодорхой бас нэг одоо үзүүлэлт одоо шаардлагыг хангах хэрэгтэй байдаг. Тэр талаар одоо манай ахлах менежер Оюун Чимэг хэлнэ. За ерөнхийдөө яг сургуулиудад шатар дэлгэрүүлэх хөтөлбөр нь бол одоо үндэсний хэмжээнд бүх хүүхэд багчуудыг одоо шатрын мэдлэг одоо боловсролтой болгох ийм зорилготой. Тэгэхээр энэ бол маш сонирхолтой тийм сургалтын хөтөлбөрөөр явагддаг. Энэ хөтөлбөр нь бол ерөнхийдөө анхан шатнаас эхсүүлээд одоо дэлхийн шатрын холбооны одоо мастер хүртэлх тим төвшингийн одоо сургалтууд одоо дистралтай одоо ойлгомжтой сонирхолтой хэлбэрээр байдаг юм аа. Тэгээд энд бол яг тодорхой шалгуур гэх юм байхгүй тухайн одоо өрхгөр одоо эцэгчүүд бас хүүхдүүдтэйгээ хамт суралцах боломжтой. Тэгээд интернеттэй онлайнаар ингээ бүртгүүлээд өөрсдийн одоо кодоор ордог. Дээрэс нь яг хуу энэ нь болохоор багш тасгалжуулагч нь энэ хөтөлбөрт хамт хамрагдаад одоо нөгөө сурагчдынхаа
шавнырынхаа тэр юу хийж байгааг хянж болдог. Эцэгчүүд нь давхар хяналт тавьж болдог. Одоо өдөрт хэдэн цагаар ордог тийм ээ. Удаа хугацаагаар сууж ийн хэдэн минутаар сууж ийн гэдэг гэх мэтлэн одоо хяналт тавьж болдог. Хинтээ тоглож ийн ямар алдаа гаргасан байна. Ямар даалгавар хийсэн байна гэдэг энэ бүгдийг хянж болдог. Ийм л одоо цогц одоо сургалтын програм хөтөлбөр байгаа. Одоо жишээлбэл Дэлхийн шатрын холбооны гишүүнчлэлд орсон эдгээр хүүхдүүд онлайнаар одоо аль ч улсад байгаа аль нэг хүнтэй шууд шатар тоглох нь тий. Тэглээ хийж жишээлбэл одоо юу гэдэг нь хожлоо гэхэд захиа зэрэглэл авах боломж юу байгаа юу? За ерөнхийдөө цол авах боломж байгаа. Тийм нөгөө тоглолт ингээ хож тусам тэнд нэг чансаа тооцогдоод байгаа юм. Одоо жишээлбэл хүүхдүүд энэ завхны нэвтрүүлэг дээр жишээл дөнгөд тоглоод одоо би миний чансаа 400 болчлоо 900 болчлоо гэдэг ингээд ярьж байгаа. Тэр одоо нэг чансаа нь ахаад яваад байна гэсэн үг. Тийм. Энэ хөтөлбөр нөгөө хүүхдийн оноотой. Тэгээд одоо яг энэ шатрыг сургуулиуд дэлгэрүүлэх хөтөлбөрийн онлайн сургалтанд хамрагдаад ингээд яг одоо яг ингээд шат дамжлагаар яваад дуусах юм бол олон улсын одоо дэлхийн фидэгийн одоо шатрын цол зэрэг авах боломжтой тийм хөтөлбөр байгаа. Европын болон энэ Азийн өндөр хөгжилтэй орнууд одоо бүр төр засгийн зүгээс дэмжиж энэ одоо сургуулиуд дэлгэрүүлэх хөтөлбөрийг бол маш амжилттай хэрэгжүүлж байгаа. Одоо Монгол улсад хэрэгжиж эхлээд дөнгөж 9 сарын нүүр үзэж байна. Энэ 9 сарын хугацаанд бол хамгийн гол одоо үзүүлэлт нь завхны 11 мянган хүүхэд бол Завхан аймагт бол шатар бол бас нэлээд өсрөнгөө хөгжсөн аймаг гэж харж байгаа. Одоо Завхан аймагт бол хуучин засаг дарга багтаа бол их хурлын гишүүн байсан Санжи Батуйгаа бол 3 тулгуурт бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энэ 3 тулгуурт бодлогыг хэрэгжүүлэхийнхаа хүрээнд дээр одоо шатрыг хөгжүүлэх, компьютерийг хөгжүүлэх, морин уурыг хөгжүүлэх, за ингээ оюун ухааны спортыг хөгжүүлэх гэдэг дээр анхаарч ажилласны үр дүнд өнөөдөр Завхан аймагт 70 мянган хүн амтаа, 70 мянган хүн амын 15 мянган хүүхэд, 15 мянган өсвөрийн хүүхдээс 11 мянган хүүхэд нь одоо энэ онлайн хөтөлбөр шатрын гишүүн болно гэдэг бол зөвхөн одоо дэлхийн төдийгүй Монгол улстай одоо тэргүүлэх юм одоо үлгэр жишээг үзүүлж байгаа. Тэгээ энийг бол одоо хүлээж аваа бусад аймаг одоо Үлцэн 20 аймаг, Улаанбаатар хотын сургуулиуд маань энэ хөтөлбөрөөр өргөн дэлгэр хэрэгжих ба Монголын шатрын холбооны зүгээс дэлхийн шатрын сургуулиудад дэлгэрүүлэх хөтөлбөрийн одоо ажлын багийн зүгээс энэ дээр бол нэлээд анхаарч олон нийтэд таниулах, сурталчлах, хэвлэл мэдээлэлээр гаргах тал дээр бид нар их анхаарч ажиллагаар төлөвлөлөд ажиллаж байгаа. Одоо эдгээр шатарчин хүүхдүүд байна те. Эднэрийг жишээлбэл одоо шатар ингэж тоглодог юмаа гэж зааж байгаа багш тасалжуулагч нь ямар хүмүүс байна вэ? Эдгээр 11 мянган хүүхд мэдээж нэг шугамд яваад байхгүй. Одоо ингэ дотроо задраад те ахих төвшнийх нь ахиад явах гэж хараад байна л да. Ерөнхийдөө яг энэ хөтөлбөрт болохоор одоо клубээр тийм ээ багш дасгалжуулагчтайгаа хамт ингээд илсэж байгаа. Жишээлбэл одоо одоогийн байдлаар 7 сургууль илсчлээ гэж байна. Одоо бусад цагаан бэрс одоо хос мастер гэх мэтлэн клубүүд бас илссэн байна. Тийм тэгэхээр энэ клубүүдийн одоо дасгалжуулагч нар ерөнхийдөө тэр хүүхдүүдийнхаа сургалтанд хяналт тавиад онлайнаар бүх хүүхдээ өөрөө хянаад тэгээ ямар төвшөнд явж гин одоо юу хийх вэ гэдэг тэр чиглэлийн ер нь өгөөд явна гэсэн үг. Ер нь яг сургалтын хөтөлбөрт нь шатар гэсэн спортын төрөл ямар хөө агуулгаар тусгагдаж заасан бэ? Та түрүү санаачилсан хүмүүсийн нэрсийг бас дурдлаа. Яг одоо жишээлбэл хичээл дээр, сургууль дээр нь одоо хүүхдүүдэд шатрыг хэрхэн зааж гинэ? Сургалтын агуулгад нь яаж тусч байна? Аль одоо Монгол улсын хэмжээнд дөө хүүхдийн одоо жишээл Завхан аймгийн 15 мянган сурагчдын тухайд гэдэг юм. Завхан аймаг бол өөрөө яг тэр нөгөө тулгуур 3 бодлогынхаа хүрээнд одоо тэр шатрыг дэлгэрүүлэх, морин хуурыг айл бол хүүхд болгон сургах, дээр нь одоо тэр компьютер техник технологи эзэмшүүлэх тал дээр одоо засаг даргынхаа бодлогын хэмжээнд бол авч яваад тэрний үндсэн дээр одоо тухайн тэр сургуулийн тэр материалын техник за тэгээд тэр шатар хэрэгсэл дээр нь тэр багш дасгалжуулагч нар дээр одоо анхаарч тэр хүүхдүүдийг бэлтгэхэд бол аймгийн орон нутгийн удирдлага аймгийн боловсролын газрын удирдлагууд бол маш их чармаалтай ажилласны үр дүнд өнөөдөр ингээд үр дүнд гараад ингээд 2 жилийн дотор гэхэд одоо 11 мянган гаруй хүүхэд одоо ирсэж гин гэдэг нь бол маш том шалгуур үзүүлэлт байгаамаа. Одоо жишээлбэл хүүхдүүд ингээд онлайнаар шатар тоглож болно гэж байна те. Гэтэл нөгөө хэлний асуудал нь ямар байдсан болоо жишээлбэл одоо аль нэг улсын тамирчинтай тоглоё гэхэд өөрөө тэр хуваараа зохиох хэрэгтэй байх л та. Тэгэхээр магадгүй интернетэд ороод өөрөө англи хэлнийхээ тусламжтайгаар одоо нөгөө тамирчинтайгаа тохиролцоод өдөр цагаа тохирч иж тоглолтоо эхлүүлэх байх гэж бодоод. Ерөнхийдөө нөгөө найзын өсөлт явуулна гэж байгаа. Тэгээ найзын өсөлт нь нөгөө талд нь зөвшөөрөөд тэгээ хоорондоо тоглолтоо хийнэ л гэсэн.
Тэгээд одоо энэ хөтөлбөрт хамрагдж байгаа хүүхдүүд нөгөө англи хэлнийхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх боломжтой. Яагаад тэгэхээр энэ онлайн хөтөлбөр маань өөрөө англи хэл дээр байдаг. А явандаа бид нар бол энийг монгол хэл дээр орчуулахын тулд ажиллаж байгаа. За англи хэл дээр байгаа гэдэг нь шатар бол өөрөө шатар тоглоо сурцсан, нүгээ сурцсан хүүхдүүд бол хоорондоо англиар ярилцахгүйгээр нүүдлэрээ ойлголцоод шууд тоглоод явчихна. А тэр нөгөө онлайн хөтөлбөрийн хэмжээнд байгаа видео сургалтууд, хичээлүүд, бусад юмнууд нь англи хэл дээр байдаг. А хоорондоо мессеж бичих, хоорондоо анхан шатны харьцах юмнууд бол үүсдэг. Энэ нь бол тухайн хүүхд энэ шатрыг одоо тоглох, өөрийгөө хөгжүүлэх, оноогоо ахиулахаас гадна дээр нь англи хэлнийхээ одоо мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, англи хэлээ нэмж сурах тийм бололцоог бол бас хангаж байгаа. Тийм одоо өвөрмөц тийм одоо оюун ухааныг хөгжүүлэх боломжтой хөтөлбөр байгаамаа. Дэлхийн шатрын холбооны гишүүн болсноор одоо бусад улс орны хүүхдүүдтэй шууд онлайнаар шатар тоглох гэдэг юм англи хэлэнд төвшин дээшлэх, ахих гэсэн олон тал харагдаад байна л да. Өөр ямар давуу тал яг тухайн сурагчдад, тухайн хүүхдэд завхны шатар чинь тэр одоо хүүхдүүд нэгдэж байна гэж ойлгох байна. Одоо зөвхөн одоо энэ завхны 11 мянган энэ шатрын сургуулиуд дэлгэрүүлэх хөтөлбөрт оролцсон гишүүнээр ирсэн хүүхдүүдээс гадна одоо Монгол улсын 21 аймгийг Улаанбаатар хотын бүх одоо 9 дүүрэг сумын сургуулиудыг бид нар оролцуулахаар бол ерөнхийдөө төлөвлөлөд ажиллаж байгаа. За Монгол улсын ерөнхийлөгч бас дэмжиж ажиллагаа илэрхийлсэн. Саяхан бид нар өсвөрийн одоо шатрын дэлхийн аврагт оролцож байгаа хүүхдүүдийг ерөнхийлөгч маань хүлээн авч дэмжсэн, шатрын бодлогыг дэмжиж, цаашид одоо хэрэгцээтэй одоо сургууль хөтөлбөрүүдэд явуул дэмжиж ажиллагаа илэрхийлсэн байгаа. Завхны 11 мянган хүүхдийн одоо жишээлбэл ямар нэгэн давуу тал, ашигтай тал ихээсээ илүү завханд яагаад ийм олон хүүхдүүдийг илсүүлв? За энэ хүүхдүүд яагаад ийм оюунлаг завханчууд болоод энэ хүүхдүүд ингээд Завхан аймгаас бид нар энэ үйл ажиллагаа маань эхэлж ийн гэхээр тэр тухайн аймаг орон нутгийн удирдлагуудын авч хэрэгжүүлж байсан оновчтой бодлогын үр дүнд өнөөдөр тэнд одоо нэг дор ийм олон хүүхд илсэхээр ийм нөхцөл болцоонд бүрдсэн байгаа юм. За дээр нь одоо энэ хүүхдүүд өнөөдөр одоо Завханд байгаа хүүхдүүд онлайнаар ингээд тоглохдоо Лондонд байгаа, Сеулд байгаа, Москвад байгаа хүүхдүүдтэй тодорхой цагийн зөрүүгээрээ найз өвсөлт илгээгээд хоорондоо тэмцээн уралдаа зохиох боломжтой, хоорондоо тоглох боломжтой. За дээр нь өөрсдийнхөө тэр одоо рейтинг оноогоо өсгөөд олон улсын мастер, цаашдаа фиде мастер гээд олон одоо Монгол улсад одоо нэр зугаа дэлхийд мандуулсан тийм том их мастер шатарчид төрөх одоо суурийг л тавьж байгаа юм. За нэг давуу тал нь ихээр өнөөдөр хүүхдүүд заавал ингээд өөдөөсөө хараад тоглох биш. Компьютер одоо онлайн тэр интернетийн орчин бүрдсэн байвал шууд тэрэн дээр одоо нүүгээд дэлхийн 180 орнд одоо шууд дамжуулах байдлаар бас хоорондоо тэмцээн уралдаа зохиогоод тэрэн дээрээ бие биендээ өргөө заагаад өөрийнхөө төвшөнд байгаа хүүхдүүдтэй тоглох, өөрөөсөө өндөр төвшний хүүхдтэй тоглох гэл маш олон дэлгэрүүлээд ирүүл их чухал одоо давуу талууд бол их байгаа. За өсвөрийн шатарчдын Аз тээврийн авраг шалгаруулах тэмцээн бас манай улсад анх удаа зохион байгуулагдчихжээ. Энэ тэмцээнд одоо Монголоос ямар тамирчид оролцсон, Чансаан чухам хаагур байна вэ? За өсвөрийн шатарчдын Аз тээврийн авраг шалгаруулах тэмцээнийг 2016 оны 4 сарын 5-наас 15-ны хооронд Монгол улсын засгийн газрын одоо тогтоолын дагуу тухайн үеийн эрүүл мэндийн спортын яам, боловсрол соёлын шинжилгээ ухааны яамтай хамтраад Монголын шатрын холбооноос анх удаага зохион байгуулсан. За энэхүү тэмцээнийг одоо маш өндөр үр дүнтэй зохион байгуулсныг үнэлж Азийн шатрын холбооноос бол одоо тэрүүн зохион байгуулагч холбоо гэсэн өргөмжлөлийг авсан байгаа. За Аз ТV-ийн өсвөрийн авраг шалгаруулах тэмцээн бол Монгол улсад түүхэндээ анх удаага болсон. За дээр нь Монгол улс түүхэндээ анх удаага энэ тэмцээнд одоо багаараа 1-р байранд орсон. Нийт одоо 126 багц медаль баг тийм ээ. 126 багц медалаас 16 алтан медаль, 18 мөнгөн медаль, 20 хүрэл медаль гэсэн ийм одоо 54 багц медалийг Монголын өсвөрийн шатарчид маань авсан. Ийм одоо маш сайхан амжилттай оролцсон тэмцээн байгаа. За энэ одоо өсвөрийн шатрын тэмцээн бол ерөнхийдөө бол тэр Rapid, Blitz, түргэн буюу түргэвчилсэн стандарт гэдэг 3 ангиллаар явдаг. За манай хүүхдүүд бол бүх төрөлд нэлээд өндөр амжилт үзүүлсэн. За одоогийн байдлаар бол төв дэлхийн авраг болцоо одоо манай өсвөрийн шатарчид байгаа одоо өсвөрийн дэлхийн авраг мөнхцул, сурагчдын дэлхийн авраг төгс төмөр, за ТV авраг тамирчид гэж маш олон төв дэлхийгээс төрсэн мундаг өсвөрийн шатарчид маань байгаа. Одоо яг энэ цаг үед бол Гүрж улсын Батуми хотод бол өсвөрийн дэлхийн аврагын тэмцээн 21-нд эхлэх гээд манай хүүхдүүд бэлтгэлээ хангаад явцсан байж байна. За Аз ТV авраг шалгаруулалт тэмцээний одоо бусад одоо тухайн үед одоо болсон нарийн мэдээллийн талаар манай оюутны менежер мэдээлэх баха. За өсвөрийн Аз ТV авраг шалгаруулах тэмцээн одоо Монгол улсад маш амжилттай зохион байгуулагдсан. За энд болохоор одоо олон улсын цолтой нийт 75 хүүхэд оролцсон байна. Тухайлбал одоо олон улсын мастер 1, эмэгтэй олон улсын мастер 7, фиде мастер 13,
эмэгтэй PD мастер 10 гэх мэтлээ одоо олон улсын цолтой хүүхдүүд оролцсон. За энд болохоор нийт 484 хүүхэд оролцсноос одоо 276 монгол хүүхдүүд оролцсон. За тэгээд нийт 18 улсаас оролцсон. За тэгэхээр энэ тэмцээн бол маш их ач холбогдолтой. Одоо хэрвээ энэ тэмцээн одоо гадаадд болсон бол Монголоос одоо ийм олон хүүхэд оролцох боломжгүй. Тийм ээ. За тэгэхээр энд дотооддоо одоо энэ олон хүүхдийг энэ олон улсын том тэмцээнд оруулж чадсанаар энэ тэмцээний бас ач холбогдол байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ тэмцээний ач холбогдол нь гэхээр одоо Монголд одоо олон улсын шүүгчдийг маш олноор бэлтгэсэн. Өмнө нь одоо өмнөх жил 2015 он дэлхийн шатрын олимпиад болсон. Тэнд одоо тодорхой хэмжээгээр шүүгчтэй бас бэлтгэж авчсан. Энэний дараагаар саяны тэмцээнд нийт гадаадаас 7, Монголоос одоо 30 орчим шүүгчд ажилласан байгаа. Тэгэхээр тэр олон шүүгч одоо нэг ухаандаа дотоод олон улсын тэмцээнд ажиллах тийм одоо туршлага мэдлэгийг олж авсан. Дээрээс нь олон улсын шүүгчийн одоо нэг норм олж авсан. Нормтой болсон. Одоо ийм ач холбогдолтой байгаа. Гуравдугаарт тэгэхээр одоо энэ олон улсын том тэмцээнийг бид нэр урд нь зохион байгуулахад бол зохион байгуулах ямар ч туршлагагүй байсан. Дэлхийн шатрын олимпиадын үеэр одоо гадаадаас одоо энэ электрон одоо хөлгийг одоо ажилуулах ч юм уу тийм ээ. Тим хүмүүсийг одоо гаднаас урьж авчирч ирсэн. Тухайн үед бид нэр одоо ингээд дотооддоо 3 хүнийг одоо жишээлбэл дагалдуулж бэлтгэж аваад саяны Азийн аваргыг бол яг өөрсдийнхөө одоо нөөц болцоогоор тэр олон улсад дамжуулалтыг бол өөрсдөө гардаа хийсэн байгаа. Тэгэхээр ийм олон талын ач холбогдолтой ийм сайхан тэмцээн болсон. Ер нь одоо сургуульдаа ч гэдэг юм уу орчин тойрондоо шатраар хичээлдэг. Тэгээд амжилт гаргаад явж байгаа тохиолдолд яаж тухайн хүүхдийг одоо холбоотой уйлдуулж ажиллах вэ? Яаж одоо ямар байдлаар хамтарч ажиллах вэ? За та ярих уу? Юу холбооны зүгээс гэсэн үг тийм. Одоо жишээлбэл юу гэдэг нь тухайн сургууль жишээлбэл шатрын спортоор маш сайн хичээлдэг сурагчид зөндөө байдаг. Одоо би ч гэсэн 10 жил сурж байгаа шатраар одоо хичээлж илээсэн. Тэгэхээр яг энэ тохиолдолд яаж одоо холбооныхонтой холбоо арих вэ? Тухайн хүүхдийг одоо илүү хөгжүүлэх тал дээр жишээлбэл саяны та бүхний зохион байгуулсан олон улсын чанартай тэмцээн дээр оролцуулах ч гэдэг юм уу. Тэр тохиолдолд яаж та бүхэнтэй одоо холбогдох вэ? Ер нь яг Монголын шатрын холбоо болохоор одоо энэ дотоодын хүүхдүүдийн ур чадварыг дээшлүүлэх тэгээд мөн одоо болсон хүчин сайн бэлтгэж авах шатарчдынхаа чансаа одоо цол зэрэг нэмүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа. Одоо энэ 2 том тэмцээн байна л да. Сүүлийн одоо нэг 8 сарын хугацаанд 2 том тэмцээнийг Монгол улстай зохион байгуулж чадлаа. За энэ хэмжээгээр одоо дотоодын хүүхдүүдийн нөгөө оролцоо ихсэж одоо тэдний ур чадвар дээшилж одоо тамирчдын одоо дэмжлэг үзүүлж байна л гэж ойлгож байна. Энэ дээр одоо нэмээ хэлэхэд Монголын шатрын холбоо бол Монгол улсад дэлхийн шатрын холбоод бүртгэлтэй 21 аймаг даяар үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол улсын үндэсний холбоо байгаа. Анхдагч одоо спортын холбоодын нэг. За Монголын шатрын холбоо бол жил бүр уламжлуулгын календарчилсан улсын аварга шалгаруулах, насан туршийн улсын аварга шалгаруулах тэмцээн, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн гэдэг олон улсад рейтинг бодогддог тэмцээнүүд зохион байгуулагдаа явдаг. Энэ тэмцээнүүдтэй бол одоо аймгийн шатрын холбоод маань сум аймаг дүүргийн тэмцээн шалгарсан хүүхдийнхээ мэдээллийг явуулдаг. За манай Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа шатрын одоо багш дасгалжуулагчийн клубүүд дээр суралцж байгаа хүүхдүүд за тухайн ерөнхий боловсролын сургууль дээр амжилттай суралцаад сайн шатар тоглож байгаа гэдээ шалгарсан хүүхдүүд өөрсдөө тэмцээн уралдааныхаа анхан шат, дунд шат гээд тэгээд одоо финалийн шатандаа ингэ шалгараад рейтингээ тооцоолаад олон улсын тэмцээнд явах хэрэгээ аваад дотоодынхаа тэмцээн уралдааныхаа одоо шалгууруудыг хангаад ингэ цаашаа явдаг. Ийм тогтолцоогоор явж байгаа. Ер нь шатрын спортод хүүхдийг одоо хизээ оруулах хамгийн оновчтой үе гэдэг вэ? Өсвөр үе юу? Аль эсвэл бага наснаас нь уйл сайн байдаг уу? Шатрын өөрөө нэг оюуны спорт мөн дээрээс нь төвчээрийн бас нэг томоохон хатуужлыг өгдөг юм өгөөчтэй л та тий. Ерөнхийдөө одоо бол хүүхдүүдэд дийлэнх нь одоо нэг 5 6 наснаас ерөнхийдөө суралцж байна. Бүр 4-т хүүхдүүд ч одоо сайн тоглодог хүүхдүүд маш чамбаа нүүдэг тийм хүүхдүүд бас бэлтгэгдсэн хүүхдүүд байдаг. Ерөнхийдөө нэг тохиромжтой насыг бол миний хувьд бол 5 6 одоо 7 наснаас илүү боломжтой л гэж бодож байна да. Шатрын спортоор эцэг эхчүүд одоо жишээлбэл Завхан аймгийн хувьд эцэг эхчүүд нь дэмжиж байна тий хүүхдээ шатрын спортоор явуулахыг. Энэний яг өгөөжиг чум эцэг эхчүүд юу гэж ойлгож байна вэ? Яг ерөнхийдөө бол нэг оюунлаг спорт гэсэн нэг тийм дүр зураг бол олон хүнд бууж байгаа гэж бодоод байна. Шатар тоглож байгаа хүүхдүүдийн бол ер нь бол яг Монголын одоо яг энэ Монгол улсын онцлогоос шалтгаалаад ингээд одоо сүүлийн 1-2 жил ингээд ажиглаа харж байхад бол
тухайн хүүхд шатрын спортод тоглоод амжилт үзүүлэхэд эцэг эхийнх нь нөлөө оролцоо маш их. Одоо өнөөдөр жишээ болгоод урдаад хэлэхэд энэ дэлхийн аварга мөнх зүйлийн аав даваа хөө гэж хүн байдаг. 3 охинтой 3 охин гуруула шатар тоглодог. Энэ гэр бүл бол тэр чиглэлээр гэр бүл нь шатрын спортоор амьсгалдаг. Бүх тэр хүмүүсийн өдөр тутмын амьдрал нь шатартайгаа холбоотой. За тэрэн шиг шатрын спортоор өндөр амжилт үзүүлж байгаа хүүхдүүд өсвөр үеийн тамирчид бол өөрсдийнхөө тодорхой хэмжээний цаг хугацаа эцэг эх чинь бас цаг заваа энэ л бол нэлээд анхаарлаа хандуулж ээж тэмцээн уралдаанд явуулах цаг зав байгаа хөрөнгө мөнгөний асуудал байгаа. Тэр хүүхдийг гадаад дотоод руу тэмцээн уралдаа явуулах дотоодын тэмцээн уралдаа гэхэд шатрын стандарт төрөл тоглоход ямар цаг хугацаа болдог вүлээ. Нэг улсын аварга шалралт тэмцээнд орлоо гэтэл бас 5-10 хоногийн чөлөөг сургуулиас авах шаардлагатай гэдэг. Яг энэ мэрэгжлийн төвшөнд шатраар цаашаа өндөр амжилт үзүүлэхийн тулд ингэ явж байгаа хүүхдүүдийг болвол эцэг эхчүүд хүүхдүүд бол бүгдээрээ ингээд өөрсдөө ингээд нэг зүг рүү нэг санаа зорилготой үүднээс тэр шатрын спортыг бол хөгжөхөд тэр хүүхдийг амжилт үзүүлэхэд бол тэр гэр бүлийн аав ээжийн ах эгч тэр хүүхдийг бүгдээр ингээд хамтын хөтөлбөрөөс нь бол маш их шалтгаалж байгаа. Үүний үн дүнд бол ер нь бол Монгол улс бол эртээр үеэсээ бас шатрын нэлээд ариун туршлагатай олон мундаг шадарчид төрж ирсэн. Дээр нь одоогийн байдлаар манад эд тоглож байгаа 8 их мастер байж байна. Олон улсад болцлоо хангацсан. Дараагийн их мастер шил дараад энэ өсвөрийн шадарчид маань өнөөдөр амжилттай сайхан тоглоо явж байна. Дээр нь Монгол улс маань төр засаг маань шатрын спортыг хөгжүүлэхийг бол маш их дэмжиж байна. За дээр нь дэмжгээ илэрхийлж байна. За дээр нь үе үеийн боловсролын сайдуудаас бол шатрыг сургуулиудын хөтөлбөрт оруулах, багш дасгалжуулагчдыг бэлдэх. За энэ оюуны спортыг дэмжиж энэ цөөхөн хамтаа Монгол улс яагаад зөвхөн шатар төдийг оюуны спортоор ийм ой тогтоолтоор ийм өндөр амжилт үзүүлээд байна. Монгол хүмүүсийн генд нь Монгол хүүхдүүдийн бас энэ ухаанд нь бол энэ давуу тал байх шиг байна. Тэгэхээр энийг ингээ хөгжүүлээд явбал бас дэлхийд улам нэр алдраа мандуулсан мундаг шатарчид оюуны спортын сууднууд төрөх боломжтой гэж Ахмад үе маань бас бидэрт харж зөвлөж явдаг. Шатрын спортыг хөгжүүлэхэд юу гэдэг ямар дэмжлэг та бүхэн төр засгийн зүгээс үзүүлдэг вэ? За хамгийн сүүлд бол Монгол улсын ерөнхийлөгч бол өсвөрийн шадарчдыг хүлээж авахтаа бол илэрхийлсэн байгаа. За шатрын спортыг дэмжиж ажиллана. Цаашдаа хамт нь зарлиг гаргаатж олдгоо би энэ дээр шатрын спортыг өсвөр үеийн сургуулиудад оруулахад хувь дэмжлэг илэрхийлсэн байгаа. За өмнөх боловсролын сайд байсан Ган Төмөр сайд, боловсролын сайдын томилогдсон Батсуур сайд эдгээр бол бүгдээрээ шатрыг тусгай хөтөлбөрөөр тусгай зорилтод төвшөнд нь аваачаад сургуулиудад дэлгэрүүлэх, за энэ спортыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа бол үе үеийн сайдууд бас бидэрт амлаж ийсэн. Эхнээсээ энэ удаагийн шин засгийн газрын байгуулагдсан боловсрол соёл шинжилгээ спортын яам болвол нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх сан байгуулж байгаа. Энэ сангийнхаа хэмжээнд бол зөвхөн шатар биш бүх төрлийн спортыг Монгол улсад өргөн дэлгэр хөгжүүлэх шалгарсан төсөл нь ингээд шалгах юм бол энийг бол ингээд санхүүжүүлээд энийг цааш нь хөгжүүлэхэд тус дэмжинэ гэд маш олон хэлбэрээр бол оюуны спортыг бол дэмжиж байдаг. Үе үеийн сайдууд, за боловсролын удирдлагууд, дээр нь спортын газрын удирдлага бүх хүмүүстээ бас баярж талархаж явдаг. Монголын нийт шатарчдынхаа өмнөөс өсвөр үеийн шатарчд хүүхдүүдийнхээ өмнөөс энэ завшааныг дэлгэнд бол илэрхийлж байна. Оюуны спортын төрөлд Монголын тамирчид үнэмлэхүйн амжилт үзүүлэх болсон энэ шалтгааныг юу гэж дүгнэдэг вэ холбооны хувьд? Ер нь бол шатрын спорт сүүлийн жилүүдэд маш их эрчимтэй хөгжиж байна л да. Маш их олон хүүхдүүд дэлхийн хэмжээнд өрсөлдөхөд болж ялангуяа өсвөрийн шатарчид маш их олноор гадаад дотоодын олон улсын тэмцээнд их амжилттай оролцож байна. За тэгэхээр ер нь бол түрүүний тэр асуултан дээр бас төр засгийн дэмжлэг гэдсэн тэрэн дээр бас нэмэт хэлэхэд бол сүүлийн богино 1 жил 2 жил гаруй хугацаанд төрийн дэмжлэгтэйгээр 3 том тэмцээнийг хийчихэд байна. Хамгийн ихэнд дэлхийн шатрын олимпиад дэлхийн улсаас ирсэн маш том оюуны олимпик гэсэн үг, өсвөрийн олимпик гэсэн үг. Энийг бол маш их амжилттай зохион байгуулсан. Дараа нь энэ Азийн аваргыг бол маш их амжилттай зохион байгуулсан. Саяхан бас их нүүтлгээд олон улсын тэмцээнийг яг төрийн дэмжлэгтэйгээр бас зохион байгуулсан. Энэ манайхаас их мастрын нэг баалыг манай мөнгө гал гомсрон мөнгө гал гээд залуу нэг баалыг бол биелүүлж чадсан. Ийм том тэмцээний дөнгөж саяхан зохион байгуулсан. За тэгэхээр таас нэмжлэхөө төрөний асуудал. Тэгээд дээр нь энэ олон тэмцээний зохион байгуулах. За дараагийн 2017 онд бид нар бас
одоо өсвөр үеийн шатарчдын зүүн өмнөд Азийн авраг шалгаруулахаас гадна одоо бас яг эд тоглож байгаа их маструуд одоо Монголынхан бас одоо эд одоо тоглож байгаа одоо энэ залуу үедээ бид нар тэмцээнийг одоо бас боломжийг хангахын үүднээс одоо 3x3 гэж зооны тэмцээнийг бас Монгол улс зохион байгуулах талаар одоо бие тавин спортын газар боловсрол санхүүжилт ухааны яам саналаа тавиад явж байгаа. Цаашдаа ер нь бол Монголын шатрын холбоо бол цаашдаа ер нь ойрын хугацаанд баримлж ажиллах гол тулгуураа бол энэ өсвөр үеийн шатарчд руугаа илүүтэй анхаарыг. За дээр нь одоо санхүүгийн одоо боломж болцоо муутай, ар гэрийн гачигдaltaа тэгээ шатраас амжилт үзүүлэх боломжтой энэ хүүхдүүдийг илүүтэй түлхүү анхаарыг, гадаадуу тэмцээн уралдаанд явуулъя, илрүүлээ, гаргаж ирье. Тэгээд энэ сургалт үйл ажиллагаа явуулж байгаа клубүүдэд дэмжиж 21 аймагтаа бас нэлээд түлхүү үйл ажиллагаагаа явуулъя гэж ийм зорилт тавиад бид нар бол ажиллаж байгаа. За гурван ярилцах цагийн түрээд дуусч байна. Ингээд санаа сэдсэн бүх ажилтаа бүтэх болтугай гэж өрөөе. Хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Хэглэлээ үзэгч та бүхэнтэй энэ удаад Монголын шатрын холбооны гүйцэтгэгч Наранбаатар болоод Монголын шатрын холбооны захлах менежер Оюун Чимэг нарыг уулзуулж ярилцлаа.